Бурят болон Монгол улсын Булган аймаг олон жилийн хамтын ажиллагаагаар холбогдсон. Тухайлбал өнгөрсөн жил Тус аймагт алдарга нь хэмээх олон улсын Бурят ардын наадам болсон билээ. Харин энэ удаа хоёр бүс нутаг аль биесээр хамтын ажиллагаагаа баталгаажуулж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээний хүрээнд бид ажлын уулзалтуудыг зохион байгуулна. Эдгээр уулзалтууд Монголын Булган аймаг болон Бурят улсад үйлчлэн болно. Тэнд гэрээнд тусгагдсан зорилгоодыг бодит ажил болох арга хэмжээнүүдийг тодорхойлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр бидэнд Бурят болон Булган аймагт аль алинд нь хангалттай туршлага бий. Гэрээ нь Бурят болон Булган аймгийн хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлэх боломжийг нээж байна. Хамгийн түрүүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарна гэж төлөөлөгчид онцоллоо. Энэхүү гэрээний хамгийн гол зорилго нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллахад оршиж байна. Тэдний амьдрал цэцэглэн хөгжөхөд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Энэ гэрээ нь манай хамтын ажиллагааг эрүүл мэнд, боловсрол, соёлын салбар чиглүүлэх замыг тодорхой болгож өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр тал эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөжээ. Илья Муромец. Яагаад зогсчих вэ? Хаалгаа барь, урагшаа. Та нар намайг хараагүй шүү. Та нар ч гэсэн хараагүй шүү залуусаа. Тайзан дээр амилсан гайхалтай дүрүүд, өнгөлөг тайзны чимэглэл, бүжиг, хошин өнгө аястай үйл явдал энэ бүхнээр Илья Муромец ба Соловей Разбойник жүжиг ардын үлгэрийн уур амьсгалыг орчин үеийн хэлбэртэйгээр гайхалтай хослуулжээ. Уран бүтээлчид уг жүжигийн бэлтгэлд 3 сар хагас гаруй хугацааг зарцуулсан байна. Бид 6 дугаар сараас эхлэн зарим үзэгдлүүдийг бэлдэж бүжгийн хэсгүүдийг боловсруулж эхэлсэн. Дараа нь зуны амралт түүнээс хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл тайзны засал гэрэлтүүлэг хөгжмийн тохироог үргэлжлүүлсэн. Илья Муромец тайзнаа үжиглэх үү? За бараг л. Жүжигийн баатруудын хувцсны шийдэл нь үлгэрийн танил дүрүүдийг шууд танигдуулна. Тайзны гоёл, дүр төрх бүрийг уран бүтээлчид хамтдаа сэтгэж, туршилт хийж бүтээжээ. Бүх зүйл үнэндээ тайзан дээр л төрсөн шүү. Бид жүжигээ бэлдэж байхдаа маш их нээлтэж байсан. Инээсээр тоглонгоо хийсэн зүйлс маань тайзан дээр үлдсэн. Тийм л хөгжилтэй найрсаг уур амьсгал дундаас энэ жүжиг төрсөн юм. Жүжигийн үндсэн санаа нь Оросын баатруудын тухай уламжлалт үлгэр дээр тулгуурлажээ. Гэхдээ зохиомол анимац, орчин үеийн хэрлэлийг шинэ өнгө аясаар баяжуулсан байна. Би энэ жүжигийн зохиолыг өөрөө бичсэн. Үлгэрийг орчин үеийн хэлбэрт оруулсан, орчин үеийн дүрүүд, хэллэг, сленг бий. Үзэгчид баатруудыг өөрөөр ертөнцөөр аялж байгааг харна. Оросын баатрууд Египтэд очиж далайн дэрэмжтийн хөлөг дээр гарч ирдээгэ. Илья Муромец ба Соловей Разбойник жүжигийг гэр бүлээрээ хамт үзэх боломжтой. Дараагийн тоглолт 11-р сарын 22-нд Бурятын Оросын драмын театрт болох бөгөөд Пушкиний картаар тасалбар авах боломжтой. Дмитрий Беликов, Артем Буинов. Новости дня. Өдөр бүр эрх хүмүүжийн өнцөг болон бүрээс нялх хурсын нэмлэгт хүргэгдэн ирдэг. Мэдээж хэрэг хүлээн авах таскаас эмчилгээ эхэлнэ. Бүртгэл, эмчийн үзлэг, мэргэжлийн зөвлөгөө. Заримд нь нэмлэг бүр амьдралынх нь анхны 7 хоног юм. Маа тасаг байгуулагдаад 31 жил болж байна. Эхнээсээ л Няраа хүүхдийн мис засал, эрчим тэмцлэгийн төв хэлбэрээр байгуулагдсан. Түүнээс хойш бид өндөр хэмнэл, өндөр шалгууртай ажиллаж ирсэн. Энэ төвшингээ хадгалж дэлхийн стандартад нийцүүлэхийг зорддог. Соответствовать мировым стандартам. Няраа болон дутууд өрсөн хүүхдийн мэс заслын тасаг бол эмнэлгийн хамгийн чухал нэгжэнийг юм. Энд хамгийн нарийн ажиллагаа шаардсан амьдралын заал дээрх тохиолдлуудыг эмчилдэг. Зарим хүүхдийн жин хэдэн 100 грамм байдаг бөгөөд жил бүр 10 ийм нарийн мэс заслыг хийдэг байна. Врачи проводят десятки таких операций в год. Яраас эхлээд 1 нас хүртэл хүүхдүүд манайхаар дамжиж эмнэлгийн тусламж авдаг.
Бид орчин үеийн дурангийн мэсцлийн стандартыг баримталж хүүхдүүдийг хурдан эдгэрүүлэх, сориггүй гоо сайхны цэвэр үр дүнтэй эмчилгээ хийх зорддог. Мөн мэдээж хүүхдүүдтэйгээ хамт байдаг ээжүүдийн нөхцөлийг сайжруулахыг чармааж байна. Каждый день здесь борьба. Энэхүү өдөр бүхэн амьдралын төлөөх тэмцэл, өрөөний хэм, хүчил төрөгчийн хэмжээ, эмийн тун гэд бүгд чухал. Энэ бол эрчим тэмчилгээний тасгийн өдөр тутмын ажил юм. Эмч зөвлөгчид хоногийн 24 цагийн турш амьсгал, зүрхний цохилтыг хянж эмчилгээг тохиолдог. Жил бүр ойролцоогоор 500 хүүхэд энэ тасгаар дамжин эмчлэгддэг байна. Манайд эмчлүүлж байгаа гол өвчтнүүд бол нярай болон 1 нас хүрээгүй нялх хүүхдүүд. Тэд төрөлхийн мэс заслын болон дотоод эрхтний эмэгтэй байдаг. Эдгээр хүүхдүүд манай эмнэлгийн болон бусад эмнэлгүүдийн янз бүрийн тасгаас шилжин ирдэг. Для родителей эти Эцэг эхчүүдийн хувьд энэ газар бол итгэл найдварын өргөө. Энд амьсгалж сурах гэж байгаа бяцхан үрсийг аварч байна. Эмч нарын итгэдэг нэг үнэн бий. Хамгийн сул доройныг нэг зөвхөн хамгийн хүчтэй хүмүүс аварч чадна. могут только самые сильные, уверены врачи. Еще месяц назад Ердөө 1 сарын өмнө Олеся Рахматуллина төрлөх эрх хүмүүжтэй ээлжид судалгааны аялалтаа гарахаар бодож байна. Харин өнөөдөр тэр жуулчдад сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Жишээлбэл орчин үеийн хүмүүс чихрийн шижингийн өвчнийг неандерталчуудын үеэс өвлөж авсан байж болох тухай. Олеся археологийн чиглэлээр 8 жил гаруй суралцж байгаа бөгөөд 10 гаруй судалгааны экспедиц, шинжлэх ухааны өгүүлэл, судалгааны ажлуудыг хийсэн туршлагатай нэг. Энэ бүх туршлага түүнд шинэ нутагт өөрийн ч санаанд оромгүйгээр хурш бус нутаг болох өвөр байгаль хэрэг болжээ. Үнэндээ би Чита хотын талаар ноцтой бодож байгаагүй. Бүр шинжлэх ухааны хуралд оролцох газарч сонгодоггүй байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд энд шинжлэх ухааны амьдрал эрчимтэй хөгжиж байгааг анзаарсан. Сүүлийн 2 жилд Читад 4 томоохон эрдэм шинжилгээний хурал болсон. Тэдгээрийн 2-т нь оролцож чадсан. Ингэж л би өвөр байгалд ирсэн. Титовская сопка, как Түүний сонирхож судалж буй Титовын толгод нь археологийн дурсгалт газар бөгөөд дунд палеолитийн үеийн өөрөөр хэлбэл 300 гаруй мянган жилийн өмнөх олдууруудыг агуулгаараа онцлог юм. 1000 лет назад. Манай музей бол Сибирийн хувьд үнэхээр хосгүй газар. 750 гектар талбайг хамарсан. Одоогоор баригдаж буй асар том музейн зохицолбор юм. Миний бодлоор дэлхийд ийм музей өөр байхгүй. Өөрийнх нь уцар ганц үсттэй. Манай гэсэн зүв үү? Тийм ээ. Сегодня Олеся Рахматуллина Одоогоор Олеся өвөр байглаас явах талаар огт бодохгүй байна. Багуул цэцгийн нутаг аль хэдийн түүний сэтгэл хөдлөжээ. Тэрээр ойрын хугацаанд жуулчдад зориулсан тусгай лекцэнтэй хэмнээж музейн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Сегодня якутские алмазы. Өнөөдөр Якутийн очир эрдэнэ дэлхийд даяар алдаршсан. Саха үндэстний үн тэдлийн урлаг нь эртний уламжлалаа хадгалан ирээдүйн ихтгэлтэйгээр урагшилж байна. Якутийн алмазыг хойд нутгийн хүч, гоо үсгэлэн, ур чадварын бэлэг тэмдэг хэмээн домоглон ярьдаг. И силы севера. Вот в Казахстане, например, я стоял. Казахстаны нэг үзэсгэлэнд би зогсож байтал 3 охинтой эмэгтэй шат өгсөж ирээд хаашаа орохоо гэж суухад тэд мэдээж Якут руу гэж хариулж байсан. Тэд аль хэдийн мэддэг болжээ. Якутын хийц чанартай өвөрмөц үзэсгэлэнтэй байдаг гэдгийг. Тиймээс тэд хамгийн түрүүнд манай лангуруу очсон. Качественные, красивые, оригинальные, и поэтому они сразу пошли к нам. На выставке Үзэсгэлэнд 10 гаруй үн тэдлийн урлан оролцож байна. Алт, мөнгө болон нутгийн үнд чулуугаар урсан гар хийцэн бүтээлүүд тавигджээ. Энд нэрт мастеруудын бүтээлээс гадна шинэхэн уран бүтээлчдийн анхны сорилтууд ч багтсан байна. Олон залууд арахад оролцож буй Якутийн үнэт эдлийн урлаг амжилттай хөгжиж байгааг нь илрэл. Манай ард түмэн эртнээс үнэт эдэл уралдаг уламжлалтай. Тэр уламжлал өнөөдөр ч амьд, ирээдүйд ч үргэлжилнэ. каждое изделие имеет Үн тэдэл бүр өөрийн гэсэн түүхтэй. Жишээлбэл залуу дархан Даяна Тараярова өөрийн бүтээлдээ Дирикени омгийн нүүрний шивээсний домгоос урам авсан байна. Энэхүү шивээс нь гоёл чимэглэл байгаа зогсохгүй муу ёрын сүнснээс хамгаалах сахиусын үүрэгтэй байсан гинэ. Даянагийн бүтээлд эртний уран сэтгэмж, орчин үеийн хэлбэр, өнгө аястайгаар дахин амжилжээ. и форму. Якутууд эрт үед нүүрэндээ шивээс хийдэг байсан гэдгийг би сонсоод маш сонирхолтой сэдэв байна гэж утсан. Тэгээд үнэт эдлийн урлагийг шивээсний утгатай холбож үзэх санаа төрсөн. Якутын дархчдын бүтээл бүрт өөрийн гэсэн өвөрмөц гарын хэв маяг байдаг нь бусдынхаас шууд ялгардаг.
Выставка собрала более... Якутийн шилдэг үн тэтлэл 2025 үзэсгэлэнд 100 гаруй ховор өвөрмөс бүтээл дэлгэгдсэн бөгөөд зохион байгуулагчид хэлэхдээ энэхүү арга хэмжээнд дотоодын зах зээлийг хөгжүүлэхээс гадна хойд нутгийн үн тэтгэлийн урлагийг дэлхийд таниулах чухал алхам гэж онцолжээ. Якутск. Бүгд найрамдагтад ард улсын автомашины үйлдвэрлэл Японыг гүйцэж дэлхийн хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгч орн болжээ. 1986 онд байгуулагдсан Geely Group сүүлийн 12 жил дараалан дэлхийн шилдэг 10 автомашин үйлдвэрлэгчдийн тоонд багтаж байна. Үүний хувьд боломжийн, тоноглол сайтай, жолоодлох хялбар, эдгээр нь тус брендийн гол давуу талууд юм а. Энэ машин үнэхээр тав тухтай багтаамж сайтай. Би 2 метр өндөртэй ч асуудалгүй багтсан. Ард сухад чангалтай зайтай. Яг энэ машинаар бид Читагаас улаан өдрүүд зочлохоор явна. Хятадд 1000 гаруй борлуулалтын салбар гадаадын орнуудад 400 орчим төлөөлөгчийн газар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд седан, жип, минивэний борлуулалт эрс өрссөн бөгөөд зөвхөн энэ оны 7 дугаар сард 58%-аар нэмэгджээ. Энд толны оронд камер байна. Доторхыг нь харж болно. Geely-ийн автомашинууд салхины шилэн дээрх проекц, өргөн дэлгэр, шилэн дээвэр, 3 бүсийн агаржуулагч, бүх талаас хянах систем, гэрэлтүүлгийн ухаалаг оптик болон жолоочийн туслах электрон системийн иж бүрдэлтэй. Компанийн гол чиглэл нь шинэ эрчим хүчний хөдөлгүүртэй автомашинууд юм. Одоогоор нисдэг автомашин бүтээх төслийг туршиж байна. Өмнөд Хятадын Ханчжоу хотоос нисээд бид Өвөр Монголын нислэл Хөх хотод ирлээ. Энэ бүс нутаг Монгол Оросын албаны улстай хил залгаа оршдог юм. Эрт цагт эндхийн уудан бэлчээрт өхөр хоньны сүрэг хязгааргүй бэлчдэг байжээ. Өнөөдөр энд дэлхийн хамгийн том сүү бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг Geely ажиллаж байна. Үйлдвэр өдөр бүр 6.5 тонн шин сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлээ бүрэн ухаалаг системээр удирддаг. Бид эндхийн бүтээгдэхүүнийг амталж үзсэн. Зармиг, цай, бяцлаг гээд бүгд амттай. Дэлгүүрт бүтээгдэхүүн бүрийг дагалдсан мерч буюу аяг, ланчбокс зэрэгтэй хамт худалдаалдаг нь сонирхолтой юм. Энэ бол зөвхөн бүтээгдэхүүн бус бүхэл бүтэн соёлын салбар юм. Ийм иж бүрэн хандлага бол ирээдүй юм. Үйлдвэрт хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан сүм бүтээгдэхүүний өргөн сонголт, өнгөлөг сав баглаа бодол, ариун цэвэртэй орчин сонирхолтой танилцуулга бий. Хүүхдүүдийн дунд явуулж буй боловсролын аяллууд нь тэдэнд мэрэгжлээ олоход тусалж их орноороо бахархах сэтгэлийг төлөвшүүлдэг. Бүх зүйл автоматжсан, гэрэлтэж эргэлдэж байгаа нь яг л шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг юм. Энд хятадын сурагчид дэрж интерактив сургалтад хамрагдаж, сүүн бүтээгдэхүүн амталж, мастер класс хичээлд сууж байна. Энэ төвшний автоматжуулалт, шинжлэх ухаан тулгуурласан хандлага үнэхээр гайхмаар. Бид автомашины үйлдвэр, анимашны студ, археологийн парк, эсвэл сүүний үйлдвэрч байсан хаач очсон орчин үеийн технологи ба үндэсний сэтгэлгээний уялдаа мэдрэгддэг. Дэлхийн хамгийн том сүүний үйлдвэрийн захирал ноён Панхкам инновацгүйгээр ирээдүй байхгүй гэж хэлсэн байдаг. Умные города, ориентированные на людей. Хүмүүнд чиглэсэн ухаалаг хотууд энэ бол 2025 оны дэлхийн хотуудын өдрийн ураа юм. Чүнцийн хотод энэ өдрийг тохиолдуулан хотжилтын асуудлыг хилцэх тусгай арга хэмжээнд 1200 гаруй төлөөлөгч оролцжээ. Үүнд нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгч, дипломат ажилтнууд, Хятад болон бусад улсын төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид багтсан байна. Чунцын болон Хятадын бусад олон хотууд доктортой хөгжлийн зорилгод хүрэхин тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж мэдэгдэхүйц ахиц дэвшилт хүрсэн. Хятадын хотуудын дуршлаг амжилтыг дэлхийн бусад хотуудтай хуваалцах нь нэн чухал юм. Нидерландын инженерийн академийн харилцаа холбоо хамтын ажиллагааны хорооны дарга Лукас Нордус 1984 онд анх Чүнцэнд зочилж байсан бөгөөд энэ удаа дахин ирээд тус хот болон бусад Хятадын аврах хотуудын урдацтай хөгжлийг онцолжээ. Нээлттэй ёслолын үеэр бид өнөөдөр хотын хөгжилд нь аль болох хурдан өргөжж олон байшин барихад бос харин иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд төвлөрч байна гэдгийг дууллаа. Энэ надад маш эрэг сэтгэл төрүүлж байна. Би бүх сэтгэлээсээ дэмжиж байна. Это поддерживаю.
Мэр малазийского Малайз улсын Жоржтаун хотын дарга Ражендран Энтони мөн хилцүүлгийн үеэр Чүнцингийн цэвэр ногоон санаачлалуудыг магтан сайшаалаа. Би хятад улс байгаль орчныг хамгаалж доктортой хөгжлийг хэмжихийн төлөө их хүчин чармаалт гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хятадаас их зүйлийг суралцах боломжтой. Зөвхөн ногоон хөгжлийн салбарт төдийгүй хот төлөвлөлт орон сууцны зохион байгуулалтын чиглэлээр ч мөн адил. В сфере обустройства жилых пространств. с высокой оценкой. Беларусын нийслэл Минск хотын зөвлөлт дүүргийн захирагч Александр Шикович мөн Чүнцингийн хотын удирдлагын ажлыг өндрөөр үнэллээ. Өнөөдөр хамгийн чухал сэдв бол хот хэрхэн хөгжиж, иргэдэд эрхэн тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх тухай юм. Чүнцингийн жишээн дээрээс бид хотын удирдлага энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгааг харж байна. Миний бодлоор тэдний өнөөдөр хийж буй ажил ойрын жилүүд энэхүү ухаалаг хотын хөгжлийг улам эрчимжүүлэх болно. Между тем, гендиректор. Энэ хооронд Беларусын харилцаа холбооны компанийн гүйцэтгэх захирал Иван Мартинович ухаалаг хотын чиглэлээр хятадын компаниудтай хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэлээ. Хятад улс хэрэглэгчийн төхөөрөмж тээврийн сүлжээ үйлдвэрлэлийн чиглэлээр асар их туршлагатай. Бидний өмнө 5G сүлжээ ухаалаг хот, ухаалаг гэр, ухаалаг хороолол, интернетийн ухаалаг төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилт тавигдаад байна. Энэ салбарт хятадын түншүүдийн туршлага бидний хамтын ажиллагаа компанийн хөгжилд үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулах болно. Цао Чуфан, Сергей Петров, CGTN.